Тэгвэл өнөөдөр 6 дугаар сарын 20-ны өдөр айсуу жаргал төрийн бас байгууллага буюу 350 мянган төгрөгийн сүлжээ. Өөрөөр хэлэх юм бол мөн л авто машинжуулах хөтөлбөр. За энэ сүлжээнд хамрагдсан одоо 1000 гаруй хүмүүс яг энэ одоо байрны үүдэнд 350 мянган төгрөгөөр бэлнээр нь авах шаардлагатай байна гэд одоо 6 дугаар сарын 20-ны өглөөнөөс ахуулаад энэ зогссон байна. За одоо яг Улаанбаатарт цаг 20 цаг 45 минут болж байгаамаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бүтэн өдөржингөө мөнгө авах гэж хүлээж зогсож байгаа боловч захирал нь болоод энэ байгууллагын тэргүүн нь одоогийн байдлаар ирээгүй байна. За эдгээр хүмүүсийг хохироохгүйгээр шүүх цагдаа гэлгүйгээр одоо асуудлыг шийдвэрлэх гэсэн тайлбарыг бидэнд хэлж байна. Тэгээд бид нэр эргээд мөнгө авъя гэхэлэр чи одоо эхлээд бол олдохгүй гэж хэлсэн. Одоо бол 50% өгнө гэсэн. Өнөөдөр хүмүүс 50% өгöd хахтай яадаг бидний буруу биш гэж хэлээд мөнгө аавна гэхэлэр чи эднэр чинь 250 мянган эхний 5 хүнд л өгсөн гэсэн. Тэгэл одоо цааш байхгүй. Тэгэл айл 2 хагас болж байхад нөгөө хүн дэд захирал нь мөнгөндөө авсан шүү дээ. Тэгээ одоо байхгүй. Айсуу жаргал төрийн бас байгууллага буюу 350 мянган сүлжээний гэрээ төмгөөлөгчөөс тодруулга авлаа. Түүний ярьснаар дампуурах үндэслэлгүй. Хэдэн төгрөг хизээ өгөхийг нь би мэдэхгүй. Би эдэнтэй л адил дэд захирлыгаа хүлээж байна гэлээ. Энэ асуудлаа би тодруулахгүй өөрсдөө ихээр одоо өөрөө эрхэл байлгүй. Одоо ийм олон хүмүүс хүлээлгч би хүмүүс одоо яа нэгэдэг асуудал байгаа юм чинь эрх байлгүй. Өөр хүмүүсийн сэтгхүүл асуудал юм байгаа юм л да. Мэдээж нөгөө талд ийм бас нэг үйл ажиллагаа явуулсан байгууллага үйл ажиллагаанд доголдоод хуулийн хэлтийн байгууллагад ороод янз бүрийн асуудал болонгууд энэ хүмүүс бас тийм эргэлзээний үүднээс хандж байгаа. Тэгээд энэ дээрээс тийм л дүгнэлтийг би хуульчийн хувьд бол хийж байгаа. Бид ч дэд захирлаас ярилцлага авах гэж түүнийг цаг хэрэтэ хүлээлээ. Захирал нь очиж байна, танаа телевизэд ярилцлага өгнө гэсээр ирсэнгүй. Харин оронд нь өөрийнхөө бие төлөөлөгчгийн хүнийг явууллаа. Бие төлөөлөгч нь харамсалтай тодорхой зүйл хэлж чадахгүй байлаа. Танаа хувьас энэ 100% мөнгө нь өгч чадах уу? Яг ер нь л өгөх боломжтой л доо. Гаргах боломжтой. Тэгээ өнөөдөр гаргая гэдгсэн чинь заавал нөгөө тэргүүний гар үсэх хэрэгтэй. Тэргүүн нь юунд байгаа? Замуудын одоо ирээний одоо цаахамталт ч юм уу да нөгөө Японоос мишээ ирж байгаа. Нарийн ширийн нэг би бас сайн ярьж мэдэхгүй. Мөнгийг нь өгн зүгтэн гэсэн зүйл байхгүй гэсэн ч өнөөдрийн хувь захирал болоод энэ ярилцлагыг өгсөн гэрээ төмгөөлөгч сүлжээний ажилтнууд бүгд гишүүдтэйгээ уулзсангүй. Тиймээс сүлжээний гишүүд сонгонаархан дүргийн цагдаагийн хилтэс өргөдөл гомдлоо өгөөд байна. 2 дарга эренгүүтэл гараа үсгээ зураад голомт банкнаас мөнгө аваад өгнө. Маргаашин тухайга манай телевиз дээр ирж мэдээлнэ гэсэн ч тийм зүйл болсонгүй. Ийхүү Монголд санхүүгийн пирамид дуу дуугаа авалцсан нуран унж байна. Шууд болортой мэдээллээ.